Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй. Тань мэдхүү хэлээрэ ураатай Занга ТV-гийн цоошин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний үйл хэрэг дэмжиж үзэгч та бүхэн лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За энэ талаар ч одоо баг өдөр болгол ярьчихин да. Бид дараараа ягаад гэх юм бол бидний нөгөө гаргасан судалгаагаар үзэгчдийн маань нийт үзэж байгаа одоо хүмүүсийн маань 50% нь огт subscribe дарддаг юм байлээ. Тэгээд үзэгч та бүхэн subscribe заавал дарж өгөөрэй. Хэрвээ үзэгч та бүхэн subscribe сайн дарах юм бол илүү гоё төгөөдөг сонсноо. Тэ? Тэгнэ. За ингээд энэ удаагийн дугаарыг одоо явуулахаар судлаач бэлгүүн, судлаач Тод миний би энд сууж байна. За танд өглөөний мэд хүргэе. Чамд бас өглөөний мэд хүргэе. За өмнөх дугаар дээр Багдад хотыг сүрүүлж байгаа талаар. Тэ. Ер нь бол гараад дууссан. За Багдад ер нь бол маш их шүүмжлэлтэй байлээ. Ер нь бас бид нар болохоор нөгөө түүхээ судлаад үзэхээр яг нөгөө монголчууд яалж дийлж байлдан дагуулж байгаа учраас их тийм гой хүлээж авч байгаа мэт боловч за дэлхийн түүхэн дээрээс бичсэн одоо судлаач эрдэмтдийн гаргасан дүгнэлт бол ер нь Монголыг бол нэг мундаг байсан гэж хэлэхээсээ илүүтэйгээр ямар муухай харгас ямар балиар юм бэ гэж бичсэн байт юм бэлээ. Тийм байсан. Гэхдээ яах вэ? Энд чинь тэгээд тухайн цаг үед нь л очиж шийдвэрээ гаргана шүү дээ. 13 дугаар зуун бол догшин зуун байсан. Энэ бол харгас он жилүүд байсан. Тэгэхэр чинь яаж вэ? Байлдж ижил учраа олно. Тэгээ бүр уул нь эхлээд байлдахгүйгээд хид хидийн элчи явуулахад Дамаскын биш Багдадын халиф ер нь дургуутсан шүү дээ. Тэгээ бүр элчийг нь бараг гоочлоод доромжлоод ч явуулж исэн. Өөрөөс нь болсон шүү дээ ер нь бол. Тэгээ өөрөөс нь болсон. Өмөрч хэлэхэд гадныхын юух нь одоо тэднээс ил өнцөг байлгүй. Тухайн үедээ байр сууриас нүцэх юм бол монголчууд эхлээд дипломатаргаар олдож исэн юм аа. Тэгээд сүлдээ болохоор зэрэг цэргээ оруулсан. За үүгээрээ бас нэг юм байдیں۔ Хүлээгүй хаан хүү чинь зам гуйсан байхгүй юу бас. Багдадыг яагаад ингэж харгислж байгаа юм бэ? Багдадын одоо энэ заавал ингэх шаардлага байсан юм уу гэсэн тийм яриа байгаа. Яагаад ингэж байгаа? Хүлээгүй бол зүгээр зам гуйсан. Тэгээ зам гуйхаар нь зэрэг цаад бол нэтгээгүй юм л да. За зам гуйна гэдгийг ойлгож байгаа юм зү. За яг юу гэсэн үг гэдэг вэ? Ойлгож байгаа юм бол. Энүүгээр явчих гэж зөвшөөрөл авч байгаа юм зү. Хаашаа явах гэж байгаа? Одоо мэдэхгүй. Дараагийн зүг рүүгээ. Үгүй. Ассасиныг устгасан шүү дээ. За. Ассасиныг устгасныхаа дараа хуршаахыг байцаахад биднүүсийн дараагийн үүрүүд Иракийн нутаг болон одоо тий Багдад одоо Иракийн нутаг болон цаашаага энэ Сирийн нутаг Дамаск хавар бай биднүүсийн үүр байгаа гэсэн байхгүй. Одоо биднүүсийн үүрүүд яг энэ газараар байгаамаа гэд бусад сүлжээ салбараа хэлчихгүй юу? Тэнгууд нь халифаас чиний нутгаар дайраад ассасин устгах гэсэн байхгүй. Тэнгууд нь Багдадын халиф чинь өөрөө ассасинд бас төлбөр төлж исэн хүн шүү дээ. За хүлээгүй ингэж орж ирээд монголчууд манай эх орноос гарахгүй гэж ботсон байгаа. Тэгээд яах вэ? Нутагтаа оруулаагүй. Энэ замгүйх ойлголт бол монголчууд бол аюу сайн мэдж байгаа. Харин монголчуудаас бусд нь ойлгодгүй, мэддэггүй байсан болохоор л одоо энэ ойлголтын зөрүү дипломатиосны харшилдаанаас л болсон. Хорезмийн султанаас чинь бас нөгөөтг чинь одоо энэ Зив жанжин, Сүбэдэ жанжин эднес чинь олон жил явж байхдаа яасан? Половчуудтай байлтгсан юм аа. Гэд бусад ус үндэстнүүдээс зам гуйсан байхгүй юу? Оросын, Киевийн Русаас ч гэдэг юм уу. Половчууд ингээд цухтаад ингээд танаад оргонччээ. Танаад орж ирээд половчуудаа өөрсдийнхөө дайснаад алчаад яваад өгье гэсэн чи цаадуулна. Половчуудыг ивэл даваад половчуудаа мөр зэрэгцээд байлтаад яваад гсэн баг. Тэр энэ зам гуйх ойлголт гэж бас байдгийн. Монголчууд бол хийсэндээ өрөөд яваад өгнө. Харин нөгөөдөл нь хийсэндээ өрөхгүй дээ. Эдгээр гарахгүй гэд тийм ойлголттой байсан. Тэгэхээр гуйсан замыг өгөөгүй. Дараад нь би ассасиныг дайлаар мортгож байхад чи яагаад цэргээр ирж тусалсангүй вэ гэж ял асууж байгаа. За би чам дээр утахгүй очноо. Чамайг цээрлүүлнэ. Чи миний хаан хахад үнж гээд илчээ явуулчаад одоо болохоор зэрэг
өөр үзэл бодолтой болсон байна. Бодол ч өөрчлөгдсөн байна. Намайг очиход чи хэрмийнхаа хаалгыг, хотынхаа хаалгыг онгойлгоцсон байгаарай. Гэт нөгөөдөг чинь явуулсан штэ. Хэрвээ чи ингэхгүй болвол Тэнгэрийн цахилгаан шиг чамааг нэргээд тэнхээ тарслан мэд тасч хаяад гэдэг ингээд одоо явуулсан штэ. Илч. Тэгэхэд нөгөөх нь хариуд нь юу гэж хэллээ? Ажил албандаа дөнгөж залгаж яваа залуу минь. Нас чин баг цус чин шингэн байна. Хорсоонда дугуй буцвал дээргүй юу гэдэг. За энэ бол хүлээгүүг юм бол үнэхээр нэгдүгürt Монгол зангийн буюу энэ одоо уур уцаарыг нь басамжилсан энийг нь хүргэсэн. Хоёрдугаарт үнэнчээр хамтдаа байчиг гिचээд миний хаанхад үнчээ илэрхийлчээд одоо энэ нүүр буруулж байна гэж ууралсан. Гуравдугаарт хүлээгүүгийн туршуулууд Багдадын халифыг ассасины удирдагчид илжгээр нь алтав хачаад өгсөн гэсэн мэдээг нь авчиад өгчдөг. Тэгэхээр чин одоо яаж? За энэ санаа буруулсан нөхдүүдийг устгахыг л дайрсан. Ерөөсө гол асуудал нь эндээ байгаа юм. Тэрнээс ш нөгөө зүгээр байхад нь очиж хядаад байхгүй шүү. Уус үндэстнийг нь хотоор нь сүнөхгүй шүү. Халифын сангийн сайд эзнээ орго зүхтахыг ятгаад дийлээгүй. За тэгэд өөрөө зүхтахаар ингээд явсан ч гэсэн 3 усан онгоцоо ингээд эрэгт байрлуулсан байгаа. За илүү намайг одоо яаралтай Ефрат мөрний гаргаад өг. Явъя гэж чи өөдөөс нь Монголын нэг 2 мөрний хянж байгаа Тигр Ефрат мөрөн дээр байгаа одоо завт зэргүүд нь нөгөө өөдөөс нь харвагч зэвсгээр буудаад онгоцыг сөнөөгөөд буцаад Багдад хот руугаа цухтаасан. За ингээд бууж өгөхөөс өөр арга замаар бүсэлтээс гарахгүй болсныг одоо бүгд ойлгосон. Тэгээд халиф өөрөө шадар сайдаа тэгээ Багдадын христийн шадар сайдаа дагуулсан одоо Жафара дагуулсан. Тэгээд Багдадын христийн тэргүүн ламыг дуудсан. За тэгээд ойрын 9 түшмэлтэйгээ тэгээд исламын шашны зүтгэлтнүүдээ илгээгээд нэмэр болоогүй л дээ. За тэгээ бүр 58 оны 2 дугаар сарын 10-нд өөрийн биеэр 3 хүүгээ 3000 орчим түшмэл бараа болгочтой дагуулж очиад хүлээгүүд бууж өгсөн л доо. Тэгэхэд хүлээгүүдээс нь чи ингээл буугаад өгөх байсан юм уу? Яагаад намайг хорсоонд байхад чи надад энэ хариултаа хэлээгүй гэж одоо хүлээгүүдээс нэлсэн. Багдад хотыг одоо бити алж талаач гэж гуйсан. Тийм үү? Чиний Багдад хот ч бууж өгөхгүй шүү дээ. За Багдадын ард түмэн бол эсэргүүцсэн. За энэ 17 хоногийн хядлага одоо юу чинь за ингээ бүгд алуулах юм байна гэж зарим нь ойлгосон. Монголчуудад ингээд бид нар ингээд алуулж байгаа юм байна гэдгийг ойлгоод шийдээд монголчуудын эсрэг амьд үлдсэн байсан Багдадын ард түмэн тэмцээд эхэлсэн. Тэр чинь одоо ингээл улаан цай ингээл алуулаад Багдад хотод цус урсаал, цусан гол урсаал ингээд байж яхад нөгөөдөл чинь айгаа алуулж яхад зарим хэсэг нь за одоо зүхтаж чадахгүй. Бид нар тэртээ дэргүү бүслэгч одоо ч нэр алцаад өгнө гэд Багдадын ард түмэн шийдвэр гаргасан. За ингээд үргэлжлүүлэн эсэргүүцээд Тэнгуут нь хүлээгүү. Ой Багдадын халиф. Чи жоо холдчихэ. Би одоо чиний Багдад хотыг өөрөө аваадах юм. За яг ингэж хэлсэн. Тэгэл ингээд шууд харгас хатуу арга хэмжээ аав. Эсэргүүцсэн болгоныг нь аал. Хүүхэд хөгшдийн ч бити амьд үлдээ. Эрчүүдийн ч гэсэн бас аал. Ассасины талд байгаа хүмүүс ч юм билүү. Нууцаар ассасинд зүтгэж явж исэн хүмүүс ч юм билүү. Хашишины туршуул тагнуулууд жирийн ард түмний дунд орчоод танигдахгүй байгаа ч юм билүү. Одоо надад энэ хотын ард түмэн хайр биш. За яг ийм тушаал өгсөн. Монголын цэргүүдийн
аллаг, хядлаг Багдад хотод дооцоо идэвхжүүлж эхэллээ. За ингээд айхтар дооцоо хэтрүүлээд алдаг болж идэл нэг Багдадын хотоос харвсан дотроос л харвсан болтой нэг сум. Тэнмэл сум уу, чиглүүлж байгаа харвсан сум уу, хүлээгүүрүү чиглүүлж байгаад харвсан сум уу энэ мэддэхгүй байна. Нэг мэрэгэн харваачаа дуудаж авчилж байгаа л хүлээгүүрөө харваатах гэсэн ч юм уу. Ямар ч лээсэн тэр сум бол хүлээгүүгийн бичээч хиндүүгийн баруунуудын соглоо ачдаг. Баруунуудыг нь очдог. Энд чи дайны үед бичээч авч явдаг гэж би нэг яриад байсан шүү дээ. Тэнгуут нь хүлээгүү уур нүрээд та нүдэнд харавчлаа гэдэг нөгөө бичээч хүн ингээд нөгөөх нь хэлж байгаа шүү дээ. Аль холдоодгооч. Аль наадахта туслаах. Бити хүрээ. Бити ойрлоод бай. Гэх сумын ингээд татж байгаа байхгүй. За ингээд чи баруун нүдэг болсон байна да. Маш сайн харсан байна. Гэт ингээд одоо сумыг суглаад нөгөөх нь одоо ойрлоход ингээд боох тийм үйл ажиллагаа болж байгаа. Би оршихгүй шүү. Наад халабагийн хаалганд хурж ирээд бууж өгч байсан гэмгүй эрэгтэй бүгдийг цаацал гэж хэлсэн байна. Халабагийн хаалганд хүмүүс ингээд хаалгаар гарч ирээд бууж өгөө бити бидүсийг алаач гээд ингээд зогсож ирсэн. Хүлээгүү тэгтэл наадуулаа бүгдийг ал. За юм тушаалгасан. 1258 оны 2 дугаар сард монголчууд шийдвэрлэх сүүлчийн дайралтаа одоо хийсэн. Ингээд зүүн баруун хэсгээс хавсруулан хийж бүтэн хоног ширүүн тулалдаад Багдадын хот дүүргүүд бүр мөссөн Багдад хот тэр чигээрээ бүхэлдээ эзлэгдээд за ингээд нэмээд 7 хоног алж талж дээрэмдэх үйл ажиллагаа хийж эхэллээ. Харин ухуулгад автсан монголчуудыг одоо эсэргүүцсэн байлдаагүй ийм хүмүүсийг бол амьд үлдээсэн. Тэгээ Христийн шашинтнуудыг бол одоо амьд үлдээсэн. Хүлээгүй. Тэгээд аль намайг сүмдэл оруулж чадах уу? Чөөрчтөө оруулж л да. Би танарт маш их мөнгө өгье. Алт өгье. Зүгээр та чөөрчд ороод Христийн сүмд ороод бид нар амиа урагдах гээд байна гэхэд Христийн хаалгаад өгчижсэн шүү дээ. Оруулахгүй гээд. За ингээд бүгдээрээ эн тэнд өөмэд зүхтаагаад Монголын цэргүүд зүгээр харваал, намнаал, жадлаал, жадаа шидэл, цавчаал ингээл хэвээр хайр наргүй алаан хядлага. Энэ болсон Багдадын энэ хядлага түүхэнд аимшигтай тодор бичигдсэн. Хүлээгүү яг энэ үед аллагын дээд рекордыг бараг эвдсэн ингээд. За ингээд лал шашинтнууд одоо сүмдөө ороод зарим нь ингээд бүгээд цухтаасан. Сүмийнхэн бүх алт эрдэнсийг өгье. Биднүүсийг бити алаач гэхэд ороод сүмийн лам имаамуудыг нь номлогч нарын бүгднийг монголчууд алаал. Та нарсыг алаад алтыг чинь аав штэ гээл ингээд ороод ирсэн. За ингээд Багдадын христчүүд Нестряны гигэн хамбыг зөвшөөрөөгүй гээд монголчууд бол ерөөсөө тэднүүсийг сэлмнийхэн доор толгойг нь тавьсан. Харин еврейчүүд гівэнд мусульманчуудтайгаа мөр зэрэгцээд тулалдсан. Ингэсний төлөө еврейчүүдийн сүмийг монголчууд бас тон дээрэмдэн галдан шатаач нураагаад маш олон жүүдийн шашинтнуудыг алж чадчихсан. Одоо нэг ийм буржгалдан өстэй бас мөргөөд байдаг одоо жүүдийн сүм биш үү? Бүгднийг ингээ алж эхэлсэн. За ямар ч лээсэн Багдадад түүхчид янз янзын тооцоо хийж байгаа 800 мянган хүнийг алсан байна. Хүлээгүүн Багдадын 800 мянган иргэдийг алж чадчихъя гэсэн. Үгүй 2 сая хүнийг ам өргөцсөн гэж арабын төгчдөөс гаргасан. За ямар ч лээсэн аимшигтай том аллаг хядлага Багдадд болсон байна. Халифийн ордны төв хэсэгт ингээд одоо халифыг дуудсан. Ингээ Багдад ингээ тэр чигээрээ ингээд цусан талаа болоод.
За ингээд золгүй халифтгээд би та нарт сан өмөргөө өгье гэд ингээд хэлсэн. Тэгэхэд за чи тэгвэл сан өмөргөө өгч гэж хүлээгүй. Одоо өдөөс навсан. За энэ миний сан өмөрг гэд ордондоо ороод маа энэ миний алт. Энэ гэд өмнө нь ингээд хүлээгүй юм тавьж л тээ. Пөх. Чи ер нь хүчтэй хамгаалт хийх хэрэггүй байсан шүү дээ. Яаж байгаа миний өдөөс ингэж тэмцэлдэг нь. Чи буруу юм хийж дээ гэж Багдадын халифыг зэмлсэн. Орд харж сүм дуган буунхан хөшөөнүүд олон барилга байшин түүмэрдүүлж 500 жилийн хоримтлагдсан соёлын төв устжээ. Багдад дахин хизээч энэ цагаас хойш сэргээгүй. За өшөө ямар алт байна? Ийм алтнууд байгаа. Маш их олон. Тийм үү? Баг байна. Энийг алтан цуг нэг харгуу зойрон тариотхдоо алтаа эднэз гэж хэлсэн. Чи нөгөө нэг нуусан алт чаана. Нуусан алтаа асууад байгаа байхгүй чинь зүгээр ингээ өнгөцгий юмаа өгчөөд карманы мөнгө өгчөөд дансаа нуучихгүй юу? Одоо офшороо нууцл гэсэн үг. За тэгэн гут нь би алтыг идэж чадахгүй нааша гараад ирж. За тэгвэл нааша үрээд ир. Миний урд суу. Ялсан ялагдагч хоёр шиг одоо хоёлоо ярина. Алтан царан тавган дээр алт эрдэнсийг нь тавиад түрээд ирдэ. Гэл өмнө тавьж байгаа. Наатха одоо яг миний нүдэн дээр ид. Чи өсөд байгаа үстэй. Наатха ид. Алтыг идэж болохгүй шүү дээ. Хүлээгүү. Хаанхүү. Тэм үү. Тэгвэл чи оруулаад ир наатха. Энэ сайхан хоол өнөртж байгааз энэ хоолыг идмээр байна. Бусад нус алтаа өг. Өөр алт байхгүй. Худлаа. Чи иймхэн баялгаар хязгаарлагдахгүй. Чи 1000 илжигэн дээр 2 том авдар алт тэгнээд хуршаах руу явуулж исэн. Манай туршуулууд тэр их баялагийг 1000 илжиг дүүрэн байсан тэр баялагийг чиний их сан өмөргийн өчүүхэн хэсэг. 1000 илжгийг чи дүүрэн алттай болгоод хуршаахт өгсөөр чи яасан ч ядуурахгүй. Туршуулууд надад ингэж хэлсэн. Тэгэхээр чи надад дахиад хаана алт байгааг хэл. Тэгвэл энэ хоолыг ав. За дахиад энд байгаа. Энд байгаа гэдэг алтаа зааж өгч л дээ. За ингээ алтныхын зойрыг нь гаргаал. Алт ингээ тасгаад байдаг. Өшөө алт хаана байгаа? Одоо байхгүй. Та надыг хоолноос өгөөч. Чи худлаа хэлээд байна. Мустасим, чи намайг тэнэг гэж бодоо юу? Чи намайг тэнэг гэж бодоо юу? Би чамайг ямар их алттайг мэднэ. Үгүй бол алттайгаа над алтаа идээд өгөөрэй. Чиний аим надад ямар ч хамаагүй. Чиний аймнаас ирээдүй. Чи цаашаа амьдрах уу амьдрахгүй юу? Тэр болгон ч надад ямар ч хамаагүй. Алтаа л өгч. Халиф ордныхон төв хэсэгт одоо ороод маш том заал, жигтэйхэн сайхан том заал байсан. За одоогоор жишээлх юм бол биеийн тамирын заалыг одоо 5 нугалцсан гэдэг үлээ 10 нугалцсан дайны тийм сайхан том ордон шиг тий халифын гоё ордон байгаа штэ. Тийм том заал. Яг нэг онгоолго гэхэд. Онгоосон доошоо 2 давхар гүнзгий. Дан алт. Бүх эрдэнэс ингээ гаргаж ирж байгаа байхгүй. Пөөх. Ингээд газар доорх зойр онгоолгож өгч байгаа юм аа.
Ямар хэмжээний алт вэ? Хөөе, Мустасим. Чи ийм их алт мөнгөн эдлэл чолоо өрж цоглуулж. Чи юунд энэ эрдэнсийг над өгөөг юм бэ? Гүй чи цэргээ эднүсээр цалинжуулж авахгүй яасан юм бэ? Цэргээ өсөлж авахгүй яасан? Цэргээ хоолож ундлахгүй яасан юм бэ? Иннээс чин дэндүү баг. Өчүүхэн алтаар би чиний цэргүүдийг чинь өөртөө авчихсан шүү дээ. Чи ч цэргээ застдаггүй. Өөрөөсөө хүртэл харамсан. Энэ алт эрдэнсээрээ цадтлаа оллороо мэдв. Өшөө алт байгаа юу? Байхгүй. Бүх алтаа гаргаж өглөө. Энэ тэнгийг тэр нэг жижиг өрөөнд нь оруулаад түгж харуул гадна тавь. Наад хоолыг өгч. ертөнцийн энэ их баялаг. 500 жил хураа цоглуулсан энэ их баялаг. Нэг амьсгаагаар миний гарт орж ирлээ. Энэ их баялаг. Хар хором руу талын явуулна. Талын би өөрөө авна. Талан ч гэсэн надад маш их хангалттай хүрэлцэн. Одоо энэ их баялагаар дэлхийн ертөнцийг ч би худалдаж авахд илүү гарах юм байна. Монголчууд түүхэндээ хизээж ийм баян хотыг эзэлж үзээгүй. Ийм баян хотыг тонж үзсэнгүй. Одоо ингэ бодоход таны нөгөө яриад байсан гуйлах чи Европ гэдэг чинь одоо баг үнэн санагдчихсэн шүү дээ. Гуйлах чи Европ гэдэг нь бараг л үнэн болж таарлаа. Багдад 500 жил цус сорсон хуулз мэт байлаа. Европын бүх улс үндэстнүүд болон дэлхийн бүх улс үндэстнүүдийн алт баялаг эрдэнсийн тонжисэн юм. Өнөөдөр ийм муухай шулмын үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн учраас монголчуудын гараар цээрлүүлэгдлээ. За армянчууд бас яг ингэж хэлсэн л дээ. Армяны түүхч бас ингэж хэлсэн. За ингээд монголчууд алтын авсан болохоор тэгээд ч хүн амыг нь арай дэндүү дооц хэтрүүлж алсан. Тэгээд энэ газар нутгийг түшиж болгоно. Дараагийн ертөнцид дараагийн ус үндэстнүүдийг эзлэхэд одоо зам нээгдчихлээ. Ингэж хэлсэн. Энэ цаг мөчөөс хойш 750 жилийн дараа монголчууд Дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын далбаанд ор энхийг сахиулах цэргүүд болж Иракт ирж ирсэн. Хяргаж 700 жилийн дараа хамгаалаар ирж байгаа юм шүү дээ. Одоо яг энэ дээр гадаадын түүхчдийг шүүмжлээд байгаа юм. За тэр алж шатдаг нь бол тэндэл юм байгаа биз. Тэр соёлын өвийг яах гэж устгасан юм бэ? Тэр Багдадын номын санг яах гэж шатаасан юм бэ? Тэр Багдадын математик, тэр уран зохиол, одон орон судлалыг яах гэж ингэж их уул үндсээр нь устгаж байгаа юм бэ гэд. Нэг юм байт юм байна л та. Багдадад нөгөө ийм зээлийн гэрээ байт юм байна. Тэр нь ингээд ийм нарийнхан модон дээр танаас одоо би танд өгж байгаа зээлийнхаа дүн бичээд нөгөө тэгтэр нь бас адилхан дүн бичээд тэгээ би өөрийнхөө нэрийг та өөрийнхөө нэрийг бичээд тэр модоо ингээ голоор нь хугалчихж байгаа. Тэгээ нэгийг танд өгч байгаа. Тэгээ дараа нь үнэхээр яг энэ зээлийн гэрээ 2% байсан шүү гэдэг нөгөө модныхоо хугарсан ормоор нь ингээ нийлүүлдэг. Тэгж ингэж баталдаг байсан гэдэг. Чин одоо үндсэндээ бол зээлийн гэрээ үүссэн. Зээлийн гэрээ үүсчихсэн. Тэгээд энэ одоо наад захын зүйл чинь юм шүү дээ. Ингээд энэ болгоныг ингэж үүсгэсэн энэ одоо их шинжлэх ухаан, мэдлэгийг бас ингэж монголчууд устгасан юм шүү гэж бас түүхэнд бас их шүүмжлүүлж ирсэн. Зарим түүхчд болохоор эрдэмтэй мэрэгдийг бол монголчууд өнөлж хөндлөж исэн болохоор бас амьд үлдээсэн. Одоо Насирадын түүсийг бол амьд үлдээсэн шүү дээ. Хүлээгүй чинь. Тэгээд үзэсгэлэн гоо охтуудыг бас амьд үлдээдэг. За харин энэ олон хоногийн аллах хэдлэг бол ерөөсөө дооц хэтэрсэн шүү дээ. Тийм болохоор тэр давхар хоморгонд нь
маш их соёлын эд өлгий зүйлс өв соёлууд байхгүй болсон л та. Хүлээгөө Багдадаас хүний цус нэртэй байна. Одоо Багдадын аллах хэдлэгийг бүгдийг зогсоо. Энэ хотыг цэвэрлэ. Би ядаж цэвэр агаар амьсгалъя гэж хэлсэн. За, үнэхээр Багдад бол хүний цусны үнэр аимшигтай үнэртэж зүгээр л станараа хядлагын газар болж тигр мөрнийг хүний цусаар үерлүүлсэн. Тигр Ефрат гэд хоёр мөрөн байгаа шүү дээ. Хүний цусаар үерлүүлж байгаа байхгүй. Багдадын иргэдийн цусаар үерлүүлсэн. Энэ хотыг олзлох стаар цэвэрлүүлээрэй. Би эндээс гарч өөр газар очие. Энэ их баялагийг харин хоёр багтах. Энэ их баялагийг хоёр хуан шүү. Их бичээч нэрвууд та нар явж байгаа. Шунал чинь хөдөлж байгааг ойлгож байна. Цэргүүдийн ч гэсэн шунал хөдөлж л байгаа. Багдадыг эзэлсэн болохоор зэрэг энэ их баялагийг бүх цэргүүдэд 10 дахин илүү шагнаж өг. Энэ уулаваа шиг их баялаг хангалттай хүрэлцэн. Надад энэ их уулаваа шиг баялаг сэтгэлийг татах болч шунлыг минь хөдлөхгүй. Надаас бусдынхын шунлыг хөдлөж л байгаа биз. Энэ алифига өдр. Гарыг. За ингээд хүлээгүү Багдад хотыг цэвэрлэх тушаал өгсөн байна. Ингээд цэвэрлэх тушаалаа өгөөд төр зур Багдад хотоос солдож байгаа шүү дээ. Өөрийн хүргэн баг төмөр жанжныг дуудаад чи нутгийн гүн рүү хөдөл. Босогчдыг дар. Яг ингэж хэлсэн. Босогчдыг одоо дар. Бидний эсрэг хүмүүс Багдадын иргэд бидний эсрэг бас хотоос гарчаад энэ үхэн авцаа хатгаас өдөө хатгалт хийгээд. Ойлголоо. Баг төмөр цэрэг авч, нэг түмэн цэрэг авч 1258 оны 2 дугаар сарын 23 гэхэд эсэргүүцлийн голомтуудыг очиж тарахаар очижээ. Бүх голомтуудыг очиод бүгднгийн дарж хайр найргүй алж хядаж устгасан. Бууж өгснгийг нь үлдээсэн. Тэм болохоор зэрэг Тастар хот болон Албасра зэрэг одоо хотууд бууж өгөхгүй тухайга яриад эхэлсэн. За энэ бол маш том худалдааны бусад улс орнуудын болон дотоодын худалдааны зах зээлийн зангилаа болсон хот байсан. Бууж өгөхгүй гэж хэлсэн. Баг төмөр жанжин Тастар хот болон Албасра зэрэг хотууд руу нэгэн зэрэг дайралт хийж 2-3 өдөр нөгөөдөл нь чадлаараа эсрэгүүцсэн боловч Монголын зэргийн дайралтыг дийлэхгүй бүр мөсөн хавагджээ. Энэ хоёр хотод амьд хүн битий болтой. Ойлголоо. Их жанжаа. Одоо жанжин гэж хэлж байгаа. Баг төмрийн зэрлэгээр Тастар хот, Албасра зэрэг хотууд устгаглаа. Ийхүү ойрхот орондод монголчууд Багдадыг эзэснээр исламын ертөнцийн амин гол сүнсийг эзэлж зайлуулан алга болгосон. Исламын агуу их соёлын өв соёл дээр байхгүй болгож чандар болгож хийсгсэн. Исламын их ертөнцийн Аллах Тэнгэрийн сургаал одоо айлдагдж байсан агуу том төв газар дээр нь хурж ирээд энэ том үдэл санааны зүрхийн сугдадж амин тасалсан байна. Багдад одоо бүр мөсөн Монголын эзэнт гүрэнд хамаарагдлаа. Хүлээгүү 10 өдрийн дараа. За Багдадын нэг ойрхон тосгоо
Кашлак гэх юм уу да нэг тосгонд. Хөөе Мустасим. Чи намайг басамжилж ийсэн. Одоо чи өөрийнхөө хотыг хар. Чи яагаад Мөнх Тэнгэрийн зарлиг биелүүлсэнгүй вэ? Мөнх Тэнгэрийн зарлиг ямар хатуу? Дээд Тэнгэрийн шийтгэл ямар харгас догшин буудгийг чи одоо хараа биз? Чи миний хотыг алж чадсан. Харин намайг одоо яахаа өөрөө мэд. Чи өөрөө буруутай учраас би чамайг хорооно. Чиний угсаа заламжлагч хүүхдүүдийг чиний бүх хатаас төрсөн, бүх татвар имээс төрсөн хүүхдүүдийг чинь би аална. Чиний хатад татвар имс чинь ч гэсэн би нэг амьсгаагаар хороогоолно. Тэгэр мөрний дорндод чиний удмын нэг ч хаанхуу амьдалдаг. Чи намайг алаад өөр хүүхдийг минь амьдулдэ. Яагаад? Тэг ямар гавь яага? Чи ядаж энэ аимшигт алга хядлага дээр инэрэнгүү зан гаргаж болно шүү дээ. Чиний хотууд эсэргүүцсээр байхад уу? Би таанусыг инэрх юм уу? Чи их л болгоо хүн байна да. Би танаа судрыг судалж ирсэн. Аллах Тэнгэрийн нэг сургаалыг би чамд хэлье. Аллах Тэнгэр алч хөнөөе гэсэн хүндээ хизээж ухаан заяадгүй. Чи хэдийгээр халифч гэсэн чамд ухаан заяасангүй. Чиний Аллах Тэнгэр чамаагч бас нэргэж нүүр буруулсан гэдгийг чи одоо ойлгох ёстой. Одоо энэ халиф надад хэрэггүй. Энийг хороо. За, ингээд ойрхон юм тосгонд нөгөө сайхан торг дурдангаар нь ингэж ороосон халифыг. Тэгээд мордоор гიშгүүлсэн. Бас тэгээд нөгөө морд очиж өшгөлж тангарч тийрсэн. Ингээ мордоор гიშгүүлж алсан. Хүлээгүү хаан ханхуу ордны бүх эрхтэй гишүүдийг бүгднийг ал гэж хэлсэн халифийн энэ үр хүүхдүүдийн бүгднийг яг иймэрхүү маягаар ал. Тэр торг дурданд нь ороож агаад хевсэнд нь ороож агаад бүгднийг Монгол агт мордын хөлдор гიშгүүл. За юм тушаал гэсэн. Чин үннийг хэлэхэд тэгэр мөрний дорн зүгт хааны удмын ганц ч хүнийг үлдээсэнгүй. Басид хот эсэргүүцэл үзүүллээ. Энэ хот одоо ингээд эсэргүүцэл үзүүлээд болохоо байлаа. Шонхроо. Яах вэ? Над даатчих. Багдад нь байхгүй болчоод байхад баг гэлтэхгүй өөрсдийгөө ихэнд бодож л гин. Надад даатах. Шонхор жанжин Басид хотыг нэг өдрийн дотор маш хүчтэй эсэргүүцчихсэн боловч тэрийг нь ажирлаггүй Басид хотыг сүнөс. Ингээд Басид хотын бүх иргэдийг нь Шонхор жанжин алж чадлаа. Куфа, Басра хотууд бүгд бууж өглөө. Монголчууд Иракийг бүхийлглөө. Исламын шашны зүрхэн судас болж байсан. Бараг ер нь тэргүүн оргил болж байсан. Исламын томоохон ноёлогч анги болж байсан. Багдад монголчуудын өмнө бүхийх нь. Бид Багдадыг бүхийлглөө. Одоо дараагийнх нь хэний ээлж вэ? Аюбидийн удам ухсааны Сэрийн султан тус байгаа. Бас мөн хааныг алуулах гээд баахан мөнгө өгсөн нөхөр шүү, тэ?
хамтарцсан. Тий. Одоо Дамаскын султааны ээлж болсон. Энэ Багдад хот ер нь цэвэрлэх нь. Бүтэн сар гаруй цэвэрлсэн чи өнөр танаг нь гарахгүй л гэж яриад байна. Хүлээгүй эзэнтэй. За. Би тэгвэл Хамадан руу явд юм уу? Эсвэл Азербайджан орох хэрэгтэй. Юу ч гэсэн Багдад хотыг цэвэрлэж дуусгах. Инхүү хүлээгүй Хамадан хот руу очие гэж шийдсэн байна. Одоо цэвэрлж байгаа шүү дээ Багдадыг. Тэр хооронд нь Хамадан руу явхаар болсон байна. Багдад 2003 онд Америкийн нэгдсэн улс болон Британий цэргүүд энэ хотыг одоо Багдадыг эзэж авсан л да. Тэрнээс өмнө монголчууд Селжукуудын, Европуудын, Персүүдийн 200 гаруй жил тэмцээд эзэлж чадахгүй талаар болж исэн Багдадыг 2 жил хүрэхгүй хугацааны дотор эзэлж авсан юм. Хүлээгүй бол эзэлж аваад газрын хөрстөө нь тэгшилсэн юм. Багдад гадны үндэстэнд ингээд эзлэгдсэн түүх их ховор байдаг. Багдад 13 дугаар зуунд хүлээгүй хаанд эзлэгдэж газрын өрстөө тэгшлэгдсэн болол дараад нь 17 дугаар зуунд 1600 оны үед би одоо яг толгойд орно ордгүй. Османы султан догшин 4-р Мурат Багдадыг эзэлж ирсэн. Султан шүү те. Ер нь Османы султан. Османы султанатроос энэ Мурат бол бүр догшин Мурат догшин байдаг талаар бас түүхэнд байдаг. Тэр чинь одоо баг 1600 оны үед эзэлсэн. 1600 оны үед тий. Одоо яг 1600 хэдэн он гэдэг. Миний зөв бол 2 дугаар Ахмедийн хүү сашрагдчих байна. Тийм л байгаа. Тий. Инэрэнгүү Ахмедийн хүү. 1-р Ахмедийн хүү байхгүй. 1-р Ахмедийн хүү. Инэрэнгүү 1-р Ахмед султаны хүү. Их догшин. Догшин Мурат. 4-р догшин Мурат эзэлж авч ирсэн Багдадыг. Тэгээд дараад нь хинт ч эзлэгдэхгүй явсаар байгаад 2003 онд энэ Америк Английн зэрэг НАТОд за ингэж эзлэгдэж ирсэн. Хүлээгүй. Ер нь Багдадын түүх нь ийм. Багдадын тэр сайхан усан ориглуур. Багдадын тэр сайхан цэцэрлэгт хүрээлэн. Багдадын тэр сайхан олон арт түмэн. Багдадын тэр сайхан мэрэгдийн хийж исэн бүтээл. Эрдэмтдийн хийж исэн нээлтүүд. Багдадын тэр сайхан соёл, тэр их баялаг. Хүлээгүйгийн дайны хөлд нэрвэгдэжээ. Хүлээгүй Хамадан руу явсан байна. Хүлээгүй Багдадыг ингэж түүэж исэн үед Монголын эзэнт гүрний өмнө зүгийн зэргүүд сүн улсын баруун зүгт нилээн зутарч явж байлаа. Нэг бороо орохороо хэцүүдэхэндээ. Өвдөг давсан л бороо орчих юм. Дээд гинт нар нь гарчих юм. Ичин. Бид нар тэр нь байхад хэцүү газар байх чинь. Ийм газрыг ер нь тэгээд эзлэх сонирхол энэ бол тариачаар түмний газар. Бид нар эндээс татвар татна. Сүн ус бидэнд татвар өгөхгүй гэсэн шүү дээ. За. Баянжанжан хааш явсан. Баянжанжан хой зүг рүү явсан. Сүн улсын хой зүгээс нь орж байгаа. Одоо ингээд хөх мөрнөөс нь хумхаас ураар галга. Ихан ямар бодолтой байна. Өрөөхад эзэнтэй. Ихан илчрээгүй байна. Би Сувдан голоос цаашаа одоо хөдлөх бодолтой байна. Миний хүү ажуу хаагаар хөдлөх үү? Аваа. Би Сувдан голын урд хэсгээс нь оръё. Хитрхи бөхчм шүү. Бас болгоомжтой л байгаарай. Бидний энэ дайнд түргэн дуусгачих гэж ботход энэ нутгийн цаг агаараас болж газар зүүн онцлогоос нь олж бараг намагт шигдэх налгүй юм болчиход байна. Одоо яах вэ? Явах л хэрэгтэй дээ. Барчи хайцсан. Барчи бас л цэрэг аваад явж ил байгаа.
Их хаанаас ямар нэг мэдээ байна уу? Их хаан хуралдаа хуралдуулсан байлээ. Тэгээд их цэрэг аавна гэж ярьж илээ. За. Алс өрн зүгээс харин баяртай мэдээ шүү. Хаан хүүхлээгүй Багдадыг газрын хөрстөө тэгшилсэн байна лээ. Наадах ч л баяртай мэдээ байна да. Бас ассасиныг устгасан гэсэн. Одоо тэр Дамаск руу явж байгаа. Тэгвэл бид нар бас ахих хэрэгтэй байна. Ахих хэрэгтэй байна. Цаг агаарыг бити ажраа. Хэцүү байсан ч гэсэн хөдөлцгөө. Дараагийн хаан хотыг эзлэе. Явцгаая. Сүм улсын 500 гаруй мянган цэргүүдтэй Барчи жанжинд таарчаад ухарсан байлаа. Яагаад надтай таараагүй бол Барчи жанжиндаа л таарсан байлаа. Харин цагаан жанжны тусламжийг авч байгаад тэднүсийг нэгэн хөндөд орж бүсэлж байгаад бүгднгийн нэг ч хөнгө олтлон толгоогүй болгосон. Сүм улс 500 мянган зэрэг алдлаа гэд тийм их гарц биш. Дахиад тэд нар 1 саяг, дахиад тэд нар 1 саяг татчил таараа. Иннээс өмнө бид нар хомхол ёстой. Явах хэрэгтэй. Бид явах ёстой. За ингээд Урайхадагийн тушаалаар сүм улсын дайн тун аажуу алхамаар бөгөөд бас яст мэлхиний хурдаар гэх юм уу да. За үхэр тэргийн хурдаарч гэдэг юм уу. Их л аажуу явагдчихсэн байна. Хүлээгүү Багдадыг нураасан энэ сайхан мэдээ ирэхэд мөнх хаан магнат хинитл баярлав. За дүү маань Багдадыг нураасан байна. Хой хөвлөө. Чиний дүү чинь гавья байгуулж байхад чи өөрөө яатсан байгаагаа мэдж байгаа биз? Маш их баялагийг тонсон байна. Тэр их баялаг одоо наашаа ирж байгаа. Их цэргийг сайн бэлд. Би өөрийн дагуулж явах цэргүүдээ бэлдэнэ. Тэм учраас одоо биднэрт сүм улсыг мөхөөх бүрэн эрх байгаа. Би өөрийн биеэр явна. Их цэргийг хөдөлгөе. Мөн хааны тушаалаар 1258 оны 5 дугаар сард их цэрэг шар мөрнөөс хөдөллөө. За ер нь бол шар мөрнөөс хөдөлсөн энэ цэрэг утгагүй Сибирийн энэ сэрүүн онон голоос халуун орны хөх мөрөн дээр очино л да. Энэ бол аимшигтай, хэцүү, цаг агаарын бэрхшээлтэй газар нутгийн онцлогтой тийм дайн болно. Мөн хаан тэрнийг бас үл ажирна. Хөх мөрөн рүү цэргээ хөдлөх тушаал болгосон байна. За ингээд үндсэндээ бол одоо мөн хаан бол энэ дүүгээ дагуул авч байгаа билээ. Ховлыг дагуулж явж байгаа. Дагуулж яваа сүм улсад дайн хийж байгаа. Бараг ариг бүхийг үлдээн. Тий. Баг дүүгээ үлдээн. Ингээ яваад өгч байгаа. Тий. За ойлгомжтой. За ингээ ямар ч байсан бас бид нарт төгөг ингэ сайхан ярьж өгч байгаа танд маш их баярлалаа. Үзэгчдийнхээ өмнөөс дахин баярлалаа. Тийм ээ. За ингээд үзэгч та бүхэн ч гэсэн бидний үйл хэрийг дэмжиж лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаад дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.